Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн уу? Ерөөлийн сувагтай хамт байгаа та нартай баярлалаа. Матай 17 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ 10 дугаар хуваалцъя. Баярлалаа бурхан аав минь ээ. Энэ цагийн төлөө талархлыг хүргэж байна. Таны ариун нэр алдарших болтугай. Энэ цагийг та эхнээс нь дуустал өөрийн ариун сүнсээрээ хөтлөн дагуулах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр 10 дугаар гуйж залбирч байна. Амен. За Матай 17 дугаар бүлэг дээрээс Есүс Христ ямар дүр төрхтэй харагдаж байна вэ? Надад хоёр дүр төрхөөр харагдаж байна. Нэгдүгээрт нь болохоор Есүс Христ ертөнцийн эзний цорын ганц хайртай хүү, түүний илгээсэн амьд бурхан гэсэн дүр төрхөөр харагдаж байна. За энийг би яаж баталж ийн гэхээр 5 дугаар ишлэл дээрээс болохоор харах туг гэрэлт үйл тэднийг бүрхэн аваад үүлнээс энэ бол миний хайртай хүү, таалал минь түүнд оршдог, түүнийг сонгогдун гих дуу гарваа. Амен. Амен. За бүр энэ 17 дугаар бүлгийн хамгийн оргил, хамгийн гайхалтай ишлэл нь энэ байна. Учир нь гэвэл ертөнцийн эзэн өөрөө хүүгээ гэрчилж хэлж байна. ертөнцийн эзэн өөрөө тэр Тэнгэрээс бидэнд ойлгохтоор, тэнд байгаа хүмүүст ойлгохтоор тэр энэ талаар гэрчлэн хэлсэн байна. Би бүр энийг Библиэл дээрээ бүрстээ тодруулаад энэ ишлэлийг бүр цээжилж авъя гэд бодоод сууж байна. За тэгээд энэ 17 дугаар бүлэг эхлэхдээ Есүсийн хувирал гэсэн гарчигтай. Есүс уул өөд 3 шаваа дагуулад гарч байгаа. Петр, Яаковын дүү Иохан 3-ыг дагуулаад гарч ийн тий. Тэгээд 2 дугаар ишлэл дээрээс тэр тэдний өмнө хувирв, царай нар мэт гэрэлтэж хувцсан гэрэл мэт цагаан болсон байлаа. Амен. За энэ гайхалтай гайхамшигыг амьд бурхан л хийж чаднаа. Хэдийгээр одоо ийм техник технологи хөгжсөн, интернетээр бол яаж л царайг нь янз янз болгож болох л байх л та. Гэхдээ бодит байдал дээр бол энийг бол хэн ч хийж чадахгүй. Зөвхөн амьд бурхан л хийж чадна. Үнэхээр гайхамшигтай түүний гайхамшигыг би бас эндээс олж харж байна. За тэгээд өмнө нь би бол Есүсээ гэж дуудаад, Есүсийн өмнө дуудаад, суухдаа, залбирхдаа би түүнийг яг хүн төрхөөр нь түүнтэй ойртдог байсан бол өнөөдөр би энийг ингээд уншаад, судлаад ингээд байж хахад Есүсээ гэж дуудахаар асар их гэрэл надад орж ирж байна. Асар их гэрэл. Энэ хорвоодлын хамгийн тод тусгалын гэрэл нь үнэхээр гэрэл орж ирж байна. Тэгээ гэрлийг би харахад би шууд даруй болж байна. Шууд надад элчин мэдэгдэж байна. Эзэн надтай хамт байгаа юм байна. Энэ гэрэл надтай ямар ойрхон байна гэж үнэхээр эзэн рүү ойртуулсан, эзнийг бас таньж мэдсэн үнэхээр гайхалтай үзэгдэл, үнэхээр гайхалтай ишлэл байна. За тэгээд 2 дугаарт нь болохоор би энэ бүлэг дээрээс Есүс Христ бас төгс хүн байсан байна гэсэн дүр төрхөөийг би эндээс олж харж байна. Энэ дээр хэлж ин те чөтгөр шүглсэн хүүг эдгээв гэд. Есүс дээр нэг хүн ирээд те хүүд минь чөтгөр шүглжээ. Би танаа шавнар дээр очиод эдгээгээд өгөөч гэсэн чинь танаа шавнарч эдгээж чадсангүй гэсэнд 17 дугаар ишлэл дээрээс Есүс итгэлгүй завхарсан үеийнхээ хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг твчих юм бэ? Түүнийг над дээр аваад иргээд Есүс түүнийг зандарсан чөтгөр түүнээс гарч хүү тэр мөчөд эдгэрвэ. Амен. За энэ дээр Есүс Христ ингээд яг хүн шиг цугалтж байна. Яг хүн шиг түүнийг эдгээхийг хүсэж байна. Яг хүн шиг бас зэмлэж байна. Яг тэр хүн байгаа дүр төрхийг би эндээс олж харж байна. Энэ бүлэг надад бас айгүй онцгойгоор ингээд Есүс Христ рүү улам ойртуулсан бүлэг байна. Нэг талаас тэр үдгээр төгс хүчит бурхан тэр гайхамшигыг хийж байна. Нөгөө талаас тэр төгс хүн тэр яг надтай адилхан цугалтд юм байна. Яг надтай адилхан сэтгэл хөдлөлтөө юм байна гэж бодсон чинь үнэхээр бурхан аавыгаа таньж мэдээд бурхан аав руугаа үнэхээр улам хурдан гүүмээр, улам хурдан ойртмаар, улам эзэнтэй ярилцмаар, улам сэтгэлийнхаа тэр олон тэр сэтгэл хөдлөл, олон бүхий л цаг үедээ эзэн үнэхээр та намайг ойлгоно шүү дээ. Би бас яг ийм та бас ийм зүйлийг мэдэрчээсэн шүү дээ. Охинд нь яг ийм зүйл мэд болж юм гэж сэтгэлээ бас ингээд уудалж сэтгэлийнхаа тэр бүхий л хөдлөл дотроо би эзэнтэй ойртож болох юм байна гэсэн бас аюу гоё тийм ойлголт
тийг олж авч байна. Тэг үнэхээр бурхан аваад талархаж байна. ертөнцийн эзэн үнэхээр бас тэр төгс хүн байдлаар, төгс бурхан байдлаар бас бидэнд бурханыгаа таниулж, мэдүүлж бас энэ ариун Библиэлд ингэж бичиж үлдээсний төлөө үнэхээр бас бурхан аавда талархлыг өгж байна. Амен. За тэгээд энэ Есүсийн хуврал гэд энэ жижиг хэсэг байгаа тий. Энэний хам утга нь Луг 9:29 юм байлээ. Тэгээ би энийг бас уншаад давхар бэлгам амь судлалыг уншаад тэгээд энэ Есүсийн хувирлын талаар яагаад хувирсан, юу болсон гэдгийг ингээ ойлгосон чинь бас айгүй ойлгомжтой, айгүй бас эмгцэгцтэй болсон байгаа. Тэгээд магадгүй та нар минь бас Луг 9:29-ыг бас давхар уншаад үзээрэй. Тэгэх юм бол илүү бас ойлгомжтой байх болно. За тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа үгийн хөвөлөөр уулзцаая.